Хэрэгжүүлж байгаа. За хамгаалах бүс хамгаалах мал Дэлхий дээр бол энэ зам тээврийн остлын улмаас бол жилд бол 44 сая хүн амь насаа авдаг гэсэн албан ёсны тоо баримт бол бидэрт байна. Энэ нь бол дэлхийн хүн амын нас баралтын 80 гаруй хувийг бол эзэлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол цаашид бол энэ ослыг бууруулах зорилгоор Улаанбаатар хот маань санаачдаг гарган энэ төслийг Бүлүүнбэрэг сангийнхаа сангуужилтээр бол хэрэгжүүлж эхэлж байна. Жолооч хамгаалах бүсээ бүсэлж байгаа хэрэглээ бол манад за 93.8%-тай үргэлжлсэн мэдээ гарсан. За урд сууж яваад одоо зорчигч маань 73% хамгаалах бүсээ бүсэлдэм байна. За арын жолооч нар бол ер нь одоо арын зорчигч нар бол ер нь хамгаалах бүсээ хэрэглээ маань 82-оос 87% хэрэглээ одоо бүсээ бүслэхгүй байх гэсэн үр дүн одоо үргэлжлсэн дүн гарсан байна. 2017 оны байдлаар зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолооч зорчигч нараас авсан судалгааг авахад 76% нь хамгаалах бус хэрэгжсэн гэсэн судалгаа байна. За 4% нь одоо огт хэрэгжсэн хэрэглээг нь тодорхойгүй. Энэ нь бол амнаас эрүүл мэндээр авахсан байж байгаа. За үлдсэн одоо 20% орчим хувь нь хамгаалах бус хэрэглээгүй гэсэн судалгаа мэдээ байдаг. За мөн одоо зам тээврийн ослын хэрэгт өртөж байгаа хүүхдүүдийг одоо бага насны хүүхдийг аваад үзэхэд нийт одоо 2017 онд зам тээврийн ослын хэрэгийн улмаас 55 хүүхэд нас барсны 47 одоо хамгаалах бус хүүхдийн судал хэрэглээгүй ээж аав хайр татны хүмүүстэйгээ орон нутгийн зам хөдөлгөөнд оролцож аваад энэ насаар өгсөн байж байна. Энэ дээр юу харуулах гэдэг нь гэвэл бага насны хүүхдээс авахгуулаад ер нь одоо хамгаалах бусны хэрэглээ нийт Улаанбаатарт болоод аймаг орон нутгийн хэмжээнд ямар байна вэ гэдэг энэ одоо зүйлийг бас эндээс харж болно. Замын хамгийн хөдөлгөөнтэй хэсгүүдэд бид нар бол ухуулах сурчлагын хуудас наах за 18 сарын хугацаанд энэ одоо төслийг үр дүнд одоо иргэд ямар ч хэлсэн одоо хамгаалтын бүсээ зүүж хэвших за өнөөдрийн гаргасан замын цагдаагийн судалгааны энэ үр дүн одоо агсан үзүүлэлтүүдийг гаргах ийм зорилтыг тавьж байна. 6-нд нэгдэн за манай өргөн нэвтрүүлгийн телевизүүд болон нийгмийн эрүүл мэндийг хэцээ дараах заяа за төрийн бус байгууллагаас бас төлөвлөлтөд сэтгүүлч та нартай хүргье. Тэгэхээр өнөөдөр бид Улаанбаатар авчих эндээс авчих за мэдээлэл дээр шууд өргөжлүүлээд